4-р сарын 2-ныг дуустал явагдах Олимпиадын нэг төрөл нь техник технологийн олимпиад юм а. Энэ удаагийн олимпиаданд 50 гаруй багш 200 гаруй сурагчид техник сэтгэлгээ ур ухаанаар өрсөлдөж байгаа. Бөгөөд жил ирэх тусам багш нарын ур чадвар, сэтгэх чадвар сайжирч байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Бус жилүүдийнхээ бодох нь энэ жил бол техник технологи олимпиаданд мэргэжлийн багш нар маань шинжлэх ухааны техникийн 90-100-д одоо хөл нийлж алхаж байна. Одоо техник мэдээллийн технологиор бас бүх багш нар компьютер дээр мэргэжлийн програмдаар ажиллаж бэлтгэсэн хүүхдүүд нь бас тэр програмдаар ажиллаж жишээлбэл мэргэжлийн програмдаар ажиллаж ур чадвараа үзүүллээ. Манай мэргэжлийн олимпиадын онцлог нь бол харааны ур, гарын ур, оюун ухааны ур өрсөлдсөн оюуны их сайхан наадам болж өндөрлөж байна. Энэ жилийн техник технологийн олимпиадын нисэх онгоцны уран нислэгийн загвар, автомашины дуураймал загвар буюу бодит хэмжээнээс нь 14 дахин багасгах усан онгоцны арайд удирдлагад уран хөвөлтийн загварын шалгаруулалт энэ өдөр явагдлаа. Энэ олимпиадын шилдэгүүд ирэх 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох олон улсын найрамдал цусланд явагдах техник технологийн олимпиадын дараагийн шатанд оролцох эрхтэй болох юм а. 3 жил ус тавьсан. Тэгээд 3 жил ус таваад энэ загвараар сурах юм гэвэл одоо ирээдүйн одоо инженер юм уу онгоцны ерөнхийдөө шүтээс тал руугаа шүтээсийн сургууль орох мөрөдөлтөй 3-4 жилийн өмнөөс хөдөлмөрсөн. Ховд аймгийн технологийн багш нарын тухайд аймагтай төдийгүй улсдаа тэргүүлж байсан багтан амжилт гаргаж байсан. Тухайлбал 2015-2016 онуудын улсын хэмжээний олимпиадаас багаараа алт мөнгөний медаль, мөн 2015 онд Даруй сумын технологийн багш Баттөмөр, прогресс сургуулийн багш Оюун нар Монгол улсын хошин алтан медаль, 2-р сургуулийн багш мөнх тогтоох техник спортын төрлөөр аймагта 8 удаагийн авраг болж байсан. Энэ нь багш нарын ур чадварыг үнэлж дүгнсэн бодит үнэлгээ болж чадсаныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.